А92 төрлийн авто бензиний нийлүүлэлт удаашрж шатхуун түгээх станцуудад жолооч нар дугаарлаж байна. За тэгвэл энэ төрлийн шатхууны нийлүүлэлтийг импортлогч улсуудаас тасралтгүй авч энэ 7 хоног гэхэд энэ асуудал намжна гэж салбарын тайлбарллаа. Харин Баян хонгор, Өвөр хангай, Говьалтай аймагуудад Улаанбаатар хот шиг А92 төрлийн шатхууны нийлүүлэлт удаашржээ. За мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч Уянга дэлгэрүүлж өргөнө. Баярлалаа орой мэндийг хүргэе. За тэгэхээр одоо өнгөрсөн амралтын өдрүүдэд бол А92 төрлийн шатхуун хомсцсон учраас бас нэлээд олон шатхуун түгээх станцуудад бол урт тараал үүссэн. За зарим мэрэгэн бол 3 цаг, 4 цаг, зарим нь 5 цаг очирлож байж шатхуун авлаа гэсэн мэдээллийг бол тухайн үед бас цахим сүлжээнд бол нийтэлсэн байсан. За ингээд өнөөдрийн байдлаар нөхцөлөд ямар байна вэ гэдгийг бид бүхэн одоо судлаад хотын төвөөр явхад бол ихэнх шатхуун түгээх станцуудад ойчир урт тараалтай байлаа. Харин зарим шатхуун түгээх станцууд бол одоо А92 төрлийн шатхуун дуусчихсан гэсэн нөхцөл байдалтай байсан юм а. Ингээд бид бүхэн жолооч нараас мэдээллийг авлаа. Цаанаас орсон өгдгөн болов одоо өөр сууг хаймаар байна. Чөлөөдөө тавьж өгмөөрэй. Тусгай шүүрэн шүүн болиулах хэрэгтэй. Хин чаддаг нь оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Ой тэгэл сар шахал очилч та одоо замын төгжрөл ачаал нэлээ ихсэн. Тэр нь бол бензиний очроос л болж байна да. Одоо дүүргэндээ шар асцсан л болж байна. 50% нь урдуур дайрд юм байна. Шударгаар явсан чинь яг бензинг болох гэж байна. Өчигдөр бол бүтэн өдөр явал авч чадаагүй. Тэгээ өнөөдөр ямар ч хэлсэн очирсан. Инх тайвныг өрний тэр эргэлтээс эхлээ очирсан. За одоо ер нь шар асахад л яг тулчаал арайч асчаагүй л. Тэгэхээр ер нь дүүргэж байгаа бах дүүргэнэ л гэсэн бодолтой шүү дээ. Одоо анивччаад одоо яг унтрах гал тоосохгүй болчиход байж л. Энэ нөгөө хойгуур баахан бас хайж явлаа л да. Энэ хойд колонкод л бүр өхгүй байна. Тэгвэл манай улсын хувьд А92 төрлийн шатхууны хэрэглээ нь ямар байдаг мэдээллийг та бүхэнд хүргэе. Ер нь бол монголчуудын хувьд одоо яг нэг өдөрт бол энэ төрлийн шатхууныг 2200 тонн орчмыг бол хэрэглэдэг гэсэн мэдээлэл байна. За ингээд үзэхэд бол яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд ороод ирж гисэн 150 вагон энэ төрлийн шатхуун байгаа. Энэ нь 9000 тонн буюу одоо өдрийн хэрэглээг нь тооцоолж үзэх юм бол 4-5 өдрийн хэрэглээ бол ороод ирж гисэн байгаа. Нэг өсөндөө бол хомсдол үүсэх нөхцөл уг нь бол бүрдээгүй. Гэхдээ аль хэдийн маш олон шатхуун түгээх станцуудад урт тараал үүсчихсэн учраас за тухайн одоо нэг өдөрт буюу 24 цагт хангалттай хүрэлцдэг байсан нэг шатхуун түгээх станцын одоо А92 төрлийн шатхуун магадгүй урт тараалаас үүдэлтэйгээр 3 цагийн дотор за зарим нь 10 цагийн дотор бол дуусч байна гэдгээ бас албаны хүмүүс бол хэлж байсан. Одоо харин цаашдаа бол нийтдээ 75 вагон бас шатхуун ирж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байна. За энэ бол ойролцоогоор тооцоолоод үзэхэд 2-3 өдрийн хэрэглээ ирж байна гэсэн. Бид нар 7 хоногийн хугацаанд бол нөөцөө бүрдүүлчихээр ингээл ажиллаад байна. Бидний дөнгөж орж ирсэн бензинүүдээ одоо аль болохоор энэ 280 колонкууд ээлж дарааллаар бол өгж байгаа. Тэгэхээр нөгөө бусад колонкууд ингээд дуусаад ингээл зөрлөд байгаа учраас нөгөө 200 найз шатхуунд нэгэн зэрэг өгч чадахгүй ороод ирсэн юу төш одоо А92 бол ингээл тойруулаад бид нар айл болохоор хүртээмжтэй хүрэх гэл ингээл одоо өдөр шөнөгүй ажиллаж байна. Сүүлийн 3 сар л юм байна. Яг нэг нөгөө хэлгээд. Одоо хятадаас сайд элчин сайд яамтай хятадын нөхдүүдтэй нэлээ ярьж байгаад нийтдээ 11200 тонн А92 авахар бол тохиролцсон. Одоо яг өнөөдрийн байдлаар гэхэд орж ирсэн шатхууны мэдээллийг та бүхэнд харуулж байна. А92 төрлийн шатхуун гэхэд 45932 тонн, А95 төрлийн шатхуун 960 тонн, дизель түлш 133889 тонн, за Т91 буюу одоо онгоцны шатхуун 6229 тонн байна. Эндээс нь харах юм бол одоо дизель түлшний хэмжээ бол энэ онд төлөвлөгдсөн хэмжээ нь 134000 тонн. Тэгэхээр энэ хэмжээнд ерөөхдөө хүрж байгаа нийлүүлэлт бол хэвийн байна гэж ойлгож байна. Харин А92 төрлийн шатхуун бол нийлүүлэлт бол бага зэрэг цаашсан ийм нөхцөл байдалтай байгаа. За Орос улбаны улсын зүгээс бол одоо энэ нийлүүлэлтээ бол аль болох бид хэвийн үргэлжлүүлнэ гэдэг албан мэдээллийг бас сайд нар нь бол өгч байсан гэдгийг манай одоо холбогдох аж үйлдвэр эрс баялагын яамны зүгээс ч гэсэн мэдээлж байгаа. За хэдийгээр энэ төрлийн шатхууны импорт бол хэвийн явж байгаа. За Орос улбаны улсын талаас ч тэр бүгд найрамдах Хятад ард улсын талаас ч тэр Монгол улсын хувьд авах ёстой шатхуунаа хэвийн хэмжээг нь авахыг хичээж байгаа, ирмэлзэж байгаа. За тухайн улс орнуудын албаны хүмүүс ч гэсэн шатхуунаа хэвийн
хэвийг нийлүүлж байгаа гэж мэдээлэл өгж байгаа хэдий ч гэсэн за энэ асуудлын цаана юу бэ нэ гэхээр Монгол улсын хувьд бол шатхууны нөөцлөх сав бол хангалттай байдаггүй нь гол асуудал байгаа. Яагаад гэхээр олон улсын эрчим хүчний байгууллагын зүгээс мэдээлэлдэг зөвлөмжөөр бол тухайн улс орон 30-аас дээш хоног буюу за багадаа 60 хоног буюу 2 сарын одоо яг энэ өргөн хэрэглэгдэх шатхууны нөөцтэй байх ёстой гэдэг зөвлөмж өгдөг. Гэтэл манай улсад байгаа нийт шатхуун түгээх станцуудын нөөцийн савны хэмжээ нь 40 хоног байгаа. Тэгэхээр энэ хэмжээнд бас хангалттай нөөцлж амжидаггүй. За мөн дээрээс нь нөөцлөх хэмжээний нийлүүлэлт бас төдийлөн орж ирэхгүй байгаа гэдгийг бас онцолж байсан. За энэ нь бол Орос улбаны улс буюу манай гол одоо импортлогч улсын геополитикийн нөхцөл байдалтай бас хамаатай юм. Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламж руу сүүлийн үед Украины зүгээс дроны товтлогоогоо идэвхжүүлж байгаа. За тийм учраас бол гадаад орнуудад экспортлж байгаа бараа бүтээгдэхүүн дээрээ энэхүү хориг тавихаар болсон байна. За энэ шийдвэрийг тус улсын одоо ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлсэн. Оросын холбооны улсын хэд хэдэн бүс нутагт бол бензин шатхуун тасалдах гол нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас энэхүү одоо гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүндээ хориг тавихаар шийдвэрлсэн байгаа юм байна. За яг одоо бол өргөн хэрэглэгдэх АИ-92 төрлийн шатхуун дээр бол импортлогч аж ахуйн нэгжүүд байгууллагууд дээр төрөөс засгийн газраас бол одоо үнийг нэмэхгүй гэсэн чиглэл өгчихсэн байгаа. Нэгсэндээ тогтсон үнээр нийлүүлж бас борлуулж байгаа гэсэн үг жижиглэнгийн үнэ. Гэтэл үүний оронд бол одоо бусад улс орны жишгийг дагаад үнийг нь чөлөөлж өгөх юм бол харин нийлүүлэлт тасалдахгүй байх нөхцөл үүснэ гэж хэлж болно. Тоолгон бол Чили улсын хувьд гэхэд манай улс шиг яг одоо импортын шатхуун хэрэгэлдэг хэдий ч гэсэн за үнийг нь бүрэн чөлөөлж гисэн зах зээлийн зарчмаар нь явуулж байгаа учраас ямар нэгэн байдлаар одоогоор бол нийлүүлэлт нь саадсан зүйл байдаггүй. За иргэд нь бол одоо тухайн хэрэглээний шатхуунаа бол ямар нэгэн саадлахгүйгээр авдаг гэсэн үг. Магадгүй зах зээлийн үнэ нь одоо олон улсын зах зээл дээр үнэ нь буурсан бол бас хямд үнээр шатхуунаа авдаг ийм нөхцөл байдалтай байд юм байна. Харин Монгол улсын хувьд бол энэ мэтчлэнгээр одоо хэдийгээр импортоор авдаг ч гэсэн үнийг нь чөлөөлж өгөх нь чухал байна гэдгийг бас эндээс харж байна. Мэдээлэл хүргэлээ.